хин нэгэн ганц зэрэг те жүжигчин хин нэгэн одоо мөнхөш хин нэгэн шүүдэр цэцэг энд аврах болоход тэрийг дагж маш олон залуучууд ийм гоё биетэй байж болдгийм байна. Ингэж эрүүл хоолж, ингэж гоё одоо дасгал хөдөлгөөн хийж бусдыг сайн зөвлөө чиглүүлж яваа жинхэнэ стар ба од мичид заяан төрсөн хүмүүс гэж боддог байхгүй. Нэг л Монгол улс тий. Уг нь болдог бол нэг холбоотой байвал зүгээр. Би ч одоо Монгол улсад дараалж 7 удаа төрсөн. 60 кг-аас нэхлээд 75 кг хүртэл ерөөс завсаргүй яваад за 2012 оноос эхлээд дэлхийн аварга оролцсон. Дэлхийн аваргын хөрөл, Азийн аваргын хөрөл медаль. Тэгээ одоо ер нь Монголын бодибилдингийн гоё ит алж байгаа мундаг карьертайгаа залуучуудын одоо нэг үеийн дээр ах нь намайг харж ээж бас ингээд гоё тамирчин болсон хүмүүс бас байдаг. Ганцхан намайг биш л дээ. Амар амбицтэй. Яна бороо барьчлаа, уучлаарай бас. Манай одоо ах нар байгаа шүү дээ. Ах нараа харж би тамирчин болсон. Одоо намайг харж тодорхой хэмжээний залуучдын дурсан л байж таарна гэж бодож байгаа. Гоё спорт шүү дээ. Монголын бодибилдингийн холбоо үе үедээ уламж чатгараад ажиллаж байна. Яг хөө зүгээр одоо би тухайн үед тамирчин байхдаа маш их шалтаа байсан. Угаасаа л болохгүй хамаг болохгүй байгаа бүтэхгүй юм л хүмүүс рүү хардаг байсан. Тэгэл ингийн амьдралаар одоо бизнес хийгээд ч юм уу тий. За дотор нь ийм байдаг да, тийм байдаг да гэж бодохоор бас өрдмөр зүйлүүд бас олон л байсан байх. Үе үеийн бодибилдингийн холбоог авч явчихсан хүмүүст. Тэгээ түүнээс тэгэл яг бүх зүйлийг нэг талаас нь харна гэдэг нь бас амар асуудал байхгүй. Чи тэр хоёулаа бодибилдингийн холбооны наримчийн дарга хийж үзээгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн лөө ямар их дайрж давшдаг. Тэгээ үний ямиг худлаа болдог, худлаа ямиг үнэн болгодог. Тэр зовлонгуудыг үе үедээ үргээд л ирсэн. Нэг иймэрхүү асуудал манай одоо байт юм дөө хамгийн ардчилсан холбоо шүү дээ. Чи 90-ад онд орж ирсэн. Угаасаа энэ спортч ардчилсан. Ардчилтаа зэрэгч орж ирсэн. Ардчилсан улсын спорт байхгүй юу? Тэгээд ийм хэрүүтэй байнга л хийдэг. Монгол улсад 2 холбоо байгаа. За тэгээд нэг нь бол улсад бүртгэлтэй. Одоо хар ревсийг клубын захир үүсгэн байгуулсан захирал амар сайхан гэж залуу тэр холбоогоо бас гоё авч явдаг. Тэр холбоо бол усаас бол тодорхой хэмжээний санхүүжилтийг бол тогтмол авч яддаг. За тэгээд бас боломжийг эдгэр шигсэн бас хүмүүс сайныг түгээх гээд явж байгаа. Тэ. За нөгөө холбоо нь болохоор устаа нэг тийм хамаарал бүхий. Манай ч бүгдээрээ тэгээ ус төр штэ. Ус төрчтэй хин гайгүй байгаа л тэгээд төрийн бос байсан ч гэсэн жаавас тэгж явдаг. Тэгээд одоо сая босон холбоо нь болохоор ус төртэй тийм холбоотой амар биш. Гэтэ Монголын бүх өнгөтэй өдөө ирээдүйдээ бүх үнэн тамирчид нь жахуу энэ холбоотой байдаг байхгүй. Тэгээл нэг нь тарах ёстой, нэг нь зайлах ёстой гэж байнга л тэгжээдэг. За миний хувийн бодлоор нэг л Монгол улс тий. Уг нь болдог бол нэг холбоотой байвал зүгээр. Гэтэ одоо нэг үргэлжил нэг юмны араас бойл тар бүтэхгүй байна гэд. Ясан дээр одоо ингэж комент хийж байгаа ярьж байгаа юм шиг холбоороо өөрсөө яваад орч чадахгүй л хаалт. Би чадахгүй. Би хол хүн шүү дээ. Тэр холбооноосоо. Би одоо олонний танил хүмүүсийг энэ спортоор хичээлж авраг болгоход нь дуртай. Яагаад гэвэл энэ спортын ганцхан гол зорилго нь нийгмийг эрүүл байлгахад орчдөг байхгүй юу? Хин нэгэн ганц зэрэг тий жүжигчин хин нэгэн одоо мөнхөш хин нэгэн шүүдэр цэцэг энд аврах болоход тэрийг дагж маш олон залуучууд ийм гоё биетэй байж болдгийм байна. Ингэж эрүүл хоолж, ингэж гоё одоо дасгал хөдөлгөөн хийж бусдыг сайн зөвлөө чиглүүлж яваа жинхэнэ стар ба од мичид заяан төрсөн хүмүүс гэж боддог байхгүй. Өчүүхэн за нэг 5000 төгрөгийн медаль авах гэж энэ тайзан дээр, энэ дивжин дээр тамирчин гэж зарлуулдаг. Би бол тэгж л ярина. Яагаад гэх юм бол би ч гэсэн тийм биш. Би энд нэг алтан медаль авахын тулд үхүү хатангүйгээ те. Тэрүүгээр миний хоол үр хөвгтүүдэд тижээгээд байгаа юм биш. Ирсэн зорилго маань энэ спортоор дамжуулж бусдад сайн тал руу нөлөөлж ямар ч хэсэн ч эрүүл байх хэрэгтэй юм биш үү? Ийм мах идэж, ийм хоол идэж бид нар хавдргүй амьдрах боломжтой юм биш үү? Ийм дасгал хийх юм бол би ч гэсэн бас те урт наслах боломжтой юм биш үү гэдэг ийм л зүйлийг харуулж байгаа болохоос те тэгэл тэр нэг дивжин дээр гарахаараа атаа чөтөө, хэрүүл, уруул, тэмцэл нэг нэгэ муулах, буцааж өгөн те хорлон сүтгэн
тэгээд ээж болохгүй. Би холбоог өмөрөд байгаа юм биш. Тэр ч бас алдаатай л байгаа. Өөрсдөө ч алдаагаа хэлээд хүлээж л хийдэг. Тамирчин хүн гэдэг бол миний ярьж байгаа зүйлийг хийх ёстой юм. Бусдын нүдэн дээр сайн зүйлийг уриалж, сайн зүг рүү, сайн чиг рүү, сайн бүхэн лүү хөдөлж бусдыг авч явах нь тамирчдын үүрэг юм. Ганцхан тамирчин биш, дуучин, жүжигчин ч гэсэн ялгаагүй шүү дээ. Нэг дарваас нь том гиз баас цуглуулчаал тий. Монгол архал тий одоо дэлхийг бид нар эзэлж явсан юм аа морин дээрээ гэж дуулаад байх ямар шаардлагагүй байхгүй. Ягаад гэвэл Монгол морид хитэ бяртаачсан 200 хилтэй бүдүүн тий баас шээсэндээ дарагдсан ир имийг аваад дэлхийг эзэлж яваагүй байхгүй. Тэгэхээр энэ спортч бай, урлагч бай яг энэ зүйлийг хатуу харих хэрэгтэй. Ялангуяа олонний танил хүмүүс. Тэр дивжин дээр гараад 5 дугаар байранд ороод үдчихсэн гэсэн ээжүүд зөндөөлөөс шүү дээ. Охин, нөхөр нь тий үр хүүхэд нь ирээд цэцэг өрөө зогсчихсан. Тэд нар 5 дугаар байранд орж чаддаагүй ч гэсэн өөрийгөө яллаа да гэж сэтгэл хангалуун бууж байгаа. Энэ нь бас тамирч байна. Миний үднэс. Тэр зүйлийн төлөө тэмүүлж байгаа мэдээж эрүүл амьдрах гэж байгаа ч хүмүүс байгаа. Хүн болгон медаль авахгүй. Тий. Ерөөсө бодволтын спортын гайхамшиг тэр байхгүй юу? Хүн бүхэн л ялагч байгаа хгүй. Тэр чинь одоо ингээд нэг алтан медаль, мөнгөн медаль, хүрэл медаль тий 500 сая төгрөг энийг харж агаад тэр тэмцээнд орж зөвхөн тийм карьер гүйж байгаа бол хэрэггүй. Харин бусдыг эрүүл амьдралын хэм маяглуу зүглүүлж, чиглүүлж тэднийг яг тий Монголыг хинч хийж олно шүү дээ. Дэнжин мянгад амьдарч гин үү тий зайсангийн эзэд амьдарч гин үү эсвэл нүхтэд амьдарч гин үү хинч хамаагүй. Хүн бүхэнд л сэтгэл зүйдээ амар хэцүү асуудлууд тархалалт тэрлүү чиглүүлэхийн тулд ялангуяа энэ инфлюенсер одоод чинь тэмцээнд ороод ч юм уу дуулаад хуурдаад тийшээ зүгийг заагч хүнийг од гэдэг шүү дээ. Түүнээс ингээл тий худлаа ярьж болохгүй байхгүй. Ард түмнийг ингээд нэг сонгуулиар хуурдаг ч юм уу. Яг тэгж болж байгаа. Бид нар одоо жоохон үнэн бай сургал хэрэгтэй болж байгаа. Би тэр талаараа л илэрхийлээ. Түүнээс бол тэр хой хүмүүнтэй ямар ч тийм ус сонзон монз ирж байгаа юм шүү дээ. Сайн тамирчин хүн яаж одоо дэлхий дээр л өөрдуулаач гэсэн тий медаль алдаачсан ёс зүй бол ёслол бод шүү дээ. Олон ч удаа ёсч болсон. Тий тэглээгээд гоншигнууд хэрэлдээд байсан байвдаа байхгүй. Энэ тэр муу сайн ч болоо 8 тэрбум хүн дотор оршдог Монгол улсын иргэд тэгээ муу сайн ч гэсэн энэ холбооны зохиож байгаа тэмцээн тэрэнд ороод өгөөч гэж хинч гуугаагүй орохгүй байсан ч болно. Дахиад нэг зүйлийг боддог байхгүй юу? Өглөө бид донгоддог болохоор нар мандаж дэлхий дээр өглөө болдог гэдгийг дахиад боддог. Үнэндээ бол дахиадаагүй нар мандгаараа мандаж өглөө болдог шүү дээ. Саруул баттаач хин нэгэнтэйч Монгол ийм бодволтын гэрснээс явсаар л байх болно. Надад хамгийн гоё таалагдсан зүйл ингээд гэх юм бол мистрийн төлөө ингээд хоёулаа өрсөлдөөд холбоо андуур зарлалаа гэд нэг нь мистер болоход яг гар гараасаа барилдсан хамт бэлтгэл хийсэн хоёр залуу нэг лүгөө муухай арахгүй нулимстай нүдэд дэжгсэн нэгээ тэрврээд тайцаа хөндлөө буусан тэр хоёр гайхамшигтай байсан. Атаочтой хил ам хэрүүл уруул гэдэг чинь тэгээ сайн зүйлч хүрэгдэн дөө. Үй үеийн бодволтын ертөнцийн хамт олонд бол би хүн бүхний гутлын хүмүүс үзээг болохоор чи муу байсан шүү, тийм байсан шүү гэж өчүүх юм мармарг байна. Ирээдүйд энэ спортоор хичээлж байгаа хүмүүс балга усны үнцэн, ширхэг будааны үнцнийг мэддэг хүнийхээ хувьд ер нь зөвхөн сайн зөв, сайн чигийг бусдад тодорхойлж гисэн сайн хүмүүс л байгаасаа гэж байна. Зөвхөн энэгээр нэг муу өчүүхэн карьер Facebook дээр 1000 лайк авахын төлөө битгий яваасаа. Үнэнгээсээ хүмүүсийг зөв чих рүү, зөв зам руу зөвлүүлдэг юм спорт байгаасаа л гэж байна.